таваас 26 оны хичээлийн жил бүтэн жилийн турш 30 кредитийн шатрын багш дасгалжуулагчийн нэмэлт хөтөлбөрийн сургалтанд хамрагдаж шатрын багш дасгалжуулагч гэсэн эрхэм хүндтэй мэрэгжил эзэмшиж Монголын шатрын спортын ирээдүйн хойчийг бэлдэх их үйлсийн гараан дээр зогсож байгаа нийт төгсөх та бүхэндээ сургуулийн хамт олонны зүгээс халуун баяр хүргэж ажлын амжилтыг хүсье. Монголчууд эртнээс нааш шатрын спортыг уламжлуулан залгамжилж ирсэн. Өнөө үе шатрын спортыг бас өндөр түвшинд хөгжүүлж байгаа ийм улс орнуудын нэг ээ. Тэгэхээр дээр үед бол Санжаа Жамцгай Улаан Эрхүү хотод Монгол шатраар тоглодог байсан. Санжаа Жамцгай анх удаа Европ шатраар тоглож ингэж олон улсын тэмцээнд оролцож байсан байна. Тэгээ Монгол шатрч өөрөө бас өрмөц дүрмтэй. Тэгээ тэр дүрмээр тоглож ирсэн хүн бас өндөр амжилт үзүүлж ирсэн гэдэг нь бол ер нь монголчуудын шатрын уламжлал бол бараг монголчуудаас бас шатар нэлээ эртний гарал үүсэлтэй байж болзошвэ гэсэн ийм бас судлаачид таамаглаж дэвшүүлдэг. Тэгээ энэ сайхан уламжлалыг бол монголчууд бид өнөөдөр хадгалж яваад Монгол улс бол өнөөдөр эрэгтэй эмэгтэй шатрын их мастерууд олонтой боллоо. За ер нь улс орон даяар шатрын спортыг хөгжүүлэх ялангуяа эцэг эхчүүдийн дунд шатрын спортоор дамжуулан өр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшил хөгжилд шатрын спортод оруулснаар бол амжилтанд хүрнэ гэж итгэдэг эцэг эхчүүд багш сургууль хүмүүжүүлэгчүүд бол энэ шатрын энэ уламжлал сургалтанд онцгой ачаал үзэл өгж байгаа. За энэ онцгой ачаал үзэл өгж байгаа ч гэсэн бидэнд бол энэ шатрын багш албан ёсны багш дасгалжуулагч сургуулаа төгссөн хүмүүс үл их дутагдaltaй байдаг. Тэгэхээр энэ дутагдлыг бид нөхөх үүднээс бол 2016 онд бол бас дэлхийн шатрын холбоо, за тэгээ Монголын шатрын холбоо, Урамтай нүүдэл шатрынхаа холбоотой хамтраад анхны багш дасгалжуулагчийн ангийн төгсөлтийг хийсэн. Өдгөөгөөс 10 жилийн өмнө болох нэ. За үнийг төгссөн багш нар маань амжилттай ажиллаж орон нутгийн шатрын клубүүд, аймагуудын шатрын клубүүд, Улаанбаатар хотын шатрын клубүүдэд бол амжилттай ажиллаж олон залуу шатарчдыг бэлтгэн гаргасан ийм сайхан багтам амжилтыг гаргасан. За ингээд энэ маань бас л энэ төгсөлтөөр төгссөн багш дасгалжуулагч маань хүрэлцэхгүй болсон учраас дахин энэ жил бид энэ шатрын багш дасгалжуулагчийн ангийг дахин хичээлүүлэн 2 дахь төгсөлтөө хийж байгаа ийм сайхан багтмаар энэ баяртай үйл явдал болж байна. За ингээд энэ шатрын багш дасгалжуулагчийн ангийг хамтарч зохион байгуулахад ажилласан төгс нүүдэл шатрын клуб тэргүүлэх Цэнгүүн баяр мастертай бас талархлаа илэрхийлье гэж бодож байна. Энэ шатрын сургалтыг амжилттай зохион байгуулахыг бас санаалсан манай Жижиг Зүрм олон улсын хэмжээний мастер спортын аяар дасгалжуулагч Жижиг Зүрм багш маань бид хоёр маань олон жилийн шатрын багшийг бэлтгэхэд ингээд хоёулаа явж идэг ийм хоёр хүн байгаа. Тэгээд бас Жигээ багштай энэ сайхан санаачлал гаргасан дэх баяр хүргье. Албаны ерөнхийлөг Эрдэнэ бэлэг багштай Эрдэнэлэг дарга бас ирсэн байна тий. Шатрын албаны бас тэргүүлэх удирдах ажилтаа ажилладаг. Ингээд Эрдэнэлэг бас удирдах албаны тушаалтан бас шатрын спортыг хөгжүүлэхэд багш дасгалжуулагч бэлтгэхэд бас дэмжлэг өгч ажилласан. За энэ шатрын спортыг бас та бүхэнд хичээл заахад бол 2 залуухан их мастер бас их сайхан ажиллаж байгаа. Энэ 2 их мастер маань өндөр зэрэглэлийн их мастер шатарчны зэрэгцээ бас шатрын багш дасгалжуулагч гэсэн их ажлыг хийдэг. Шатрын их мастер Гүндва их мастер байж байна. Шатрын залуу их мастер Гэргүүн байж байна. Энэ 2 их мастераар бас ингээд хичээл заалгасан учраас бас дараагийн шавнар маань дэлхийн хэмжээний их мастерууд бас төрнө гэж үнэ итгэж байгаа. Тэгээд Монгол улсууд бас шатрын спорт ялангуяа эрэгтэй шатрын амжилт бол бас нэлээд хангалттай төвшөнд биш байгаа.
Тийм учраас бол эрэгтэй эмэгтэй ялгалгүй монголчууд одоо энэ шатрын спортоор бол удахгүй одоо шатрын өндөр зэрэглэлийн их мастерууд олныг төрүүлж Монгол улсаас одоо дэлхийн шатрын авраг гэсэн ийм эрхэм цалтан төрөх болтгой гэсэн ирээлийг өргөн нэвтрүүлье.